За 12-0 болчлоо. За тэгээ Cavs үнэхээр хожигдохгүй яваад чадчих байна. За тэгээ 7 хоног болоо юм 3 жил layup хүмүүс хийдэг боллоо. Тэ Donovan Mitchell-аас энэ 7 хоногт хийсэн. Маш тийм янзын харагдаж байсан. За тэгээ Bulls л ерөнхий бол 4-4 дээр хожихоор байсан юм бол хангалттай. Тэгээ өөрөөсөө чөкөрсөн. За тэгээ улмаар Cavs 12-т хожлоо авч чадж байна. Үнэхээр амар байна. За оноо багсаад байвал Cam Thomas дөгөөд замаа чөлөөлтэй. За Cam Thomas-тэй clutch үед тоглолтыг эргүүлэх шийдэлт хийснээр тэгээ Brooklyn хожсон. We have a Hulk. За OKC-ийн 2 төвн гимтсэн байгаа. Тэгээд OKC төвгүү. Тэгээд Jalen Williams бүр Clippers эсрэг төв дээр гарч тоглосон. Гисэд Jalen Williams Zubaz эсрэг сайн тоглосон. Тэгээд OKC багаараа сайн тоглосон. Тэгээд Clippers-ыг хожсон. Тэгээд яг шэд Hartenstein хоёрыг байхгүй байх үед яг хэрэгтэй хожлоо авсан гэж харж байна. Тэгээ Shade 45 оноо 9 assist 5 steal өгсөн бас тий. Үнэхээр дэжгүй. За шингүү rookie тоглогч Alex Sarjik-ийн хичээл заасан 27 оноо 17 rebound авсан. За манай Baby Jokic гэдэг байгаа тий. Тэгээ Alex-аар давтлагын дээр муу байгаа ч гэсэн хамгаалтны рүүгэн дажгүй байгаа тэгээд тий. Тэгээд шингүү сайн тоглоод Rockets Wizards-ыг хожсон тий. За тэгээ өчтөр NBA Cup гэсэн тэгээ Clay хуучин гэртээж тоглосон. За тэгээ Warriors-ийн фэнүүд Clay-г маш илэмсэг дотн хүлээж авсан. Айлын хүүхч гочлоогүй яг л өөрийн өөрт байсан үеийнх шиг ингэж хүлээж авсан. За тэгээ Clay өчтөр ингээ 2 дарааж 3 сизон дараа ингээд Curry ингээ хараад толгоогоо ингээ сэгсэж мөсрөл тэ. Хуучин андыгаа сайн яваад нэх баярлж байгаа харагдсан. Тэгээ Clay өчтөр юм revenge гейм тэгээ Curry бүр тоглолтыг дуусгаа хийцэн. Night гээл тэ. Тэгээд өөрөөсөө толгоон өндөр хүний эсрэг хүн байхгүй юм шиг шиддэг үнийг Curry л гэдэм. Тэгээ Curry үнэхээр амар тоглосон. 37 оноо тий. Тэгээ би Curry-гийн фэн биш ч гэсэн ер нь бол шүтэж явдаг. Үнэхээр агуу шидэгч тий. За өчтөр Tyler Hero уу хийдэг шиг 40 онооны тоглолт хийсэн. За тэгээд тоглолтын эхлээд дуус хүртэл үнэхээр сайн тоглосон тий. 4-4 хүртэл. Тэгээд 4-4-ийн хамгийн сүүлд Eric Spoelstra засжуулагч тайм аут үлдээгүй байхад тайм аут захиалж талбайраа ороод тэгээд торгуулаа техник аваад тэгээ хожигдсан байгаа. Тэгээд одоо лигийн номер 1 тасжуулагч гэж яригддаг хүн маань өчтөр Darvin Ham шиг алдаа гаргахаар яа гэсэн үг вэ тий. За тэгээ Embiid ирээд хождггүй юм байна. Гэтэ гимтлээс ирсэн болохоор бас тоглолт хэцүү л байгаа. Гэтэ юу нь бол хожсонгүй бүр амар ашиг муутай тоглосон талбай дээр. Тэгээд Embiid яагаад нөө бөксөө оролдож free throw шидэд байгаагаа хийгээд байгаа юм бэ? What the fuck хараалаа гэж. Тэгээ өчтөр 11 товтлж 2-ыг л хийсэн. Тэгээ 8 free throw шидсэн. Тэгээд ёо. Энэ баг Scoot-ийн Embiid орж ирээд хийсэн хамгийн гоо highlight байхаа тий. Тэгээд Portland Minnesota-г хожицсан. Тэгээ өчтөр Boston яагаад ч Атлантад бас хожигдсон. Яагаад ч. Тэгээ Milwaukee эцэст нь дахиад нэг хожил авч чадсан. Баяр хүргэе яа нэр. За тэгээ энэ удаагийн бичлэгээ ингээд дуусгая. Like саба дараарай. Дуутахгүй амар гоё контент хийнэ гэж бодож байгаа. Тэгээд тий сабаар сайн дэмжиж өгөөрэй. Баярлалаа.